Аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвөөс Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Ахмад эмч ажилтнуудынхаа дурсамж уулзалтыг зохион байгууллаа. 98 жилийн түүхтэй тус байгууллага одоогийн байдлаар 180 гаруй Ахмад ажилтнтай. Хэдийгээр байгууллагаас гавьяаны амралтандаа гарсан ч ихэнх нь хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажилласаар яваа. Эмч хүн тэтгэврт гардаггүй хэмээн бүсийн онцлогын эмчилгээний төвийн захирал Даш Жанцан хэлж байлаа. Мэдээж 98 жилийн түүхтэйсэн учраас цаашдаа бидний чиг хандлага энэ нь орж ирсэн залуучуудын одоо үлгэр дуурал үзүүлэх ахмадуудынхаа үгийг сонсох 90 жилийн түүхээр бүтээсэн энэрэнгүй эсгсэн номондоо болохоор бид нар бас үнэлэлт хийлгээд цаашдаа 100 жилийн түүхийн ном ямар байх хэвээр. Ер нь бид нар ахмадууд байгууллагаас түүхэн ой зориулж юу хүсдгийг гэдэг ярилцсан гол зорилго маань энэ хүрээнд дээр нь ахмадуудаа сонсъё, залуу үедээ өхлөлөө гэдэг хүрээнд дор өнөөдөр бас ахмадынхаа баярыг бол бүсийн онцлогын эмчилгээний төв ахмадын хороо хамтран тэмдэглэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас Ахмад насны олон улсын өдрийг тэмдэглэх шийдвэр 1990 онд гаргасны дагуу Монгол улс 1992 оноос эхлэн жид бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Ахмадын баярын өдөр болгон тэмдэглэж байна. Харин энэ жилийн үед бүтэн 7 хоногийг Ахмадын өдрүүд болгон тэмдэглэлээ. Энэ хүрээнд байгууллагууд Ахмад ажилтнууд руугаа чиглэсэн олон томоохон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв байлаа. Анх Данган хааны дээд сургууль гэж хатаа өсөөр 1976 оны 7 сарын 1-ээс 35 жил яг энэ бүсийн өвөр хангаа нэгдсэн эмнэлэг гэж яах үеэс эхлээл бүсийн онцлогын эмчилгээний төвд хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, эмнэлэг өргөссөн орлогч, зөвлөх эмч ийм ажлуудаа хийж агаад 2011 оноос одоо хүртэл ачтын ирээдүй хүүхэд дотрын хувийн эмнэлэгт ажиллаж байна. Ер нь энэ бүсийн онцлогын эмчилгээний төвд бол бас олон Ахмад том байгууллага олон Ахмад настантай жил бүр энэ цагаан сар Ахмадын өдрөөр бид бүхнийгээ хүлээн авч Ахмадууд нь хоорондоо уулзалтаж, ярилцаж, залуу насаа дурсаж, ажил хөдөлмөр ямар шүү байсан, одоо ямар шүү байгаа энэ талаараа ярилцдаг нэг өдрийг их сайхан хөгжилтэй ингэж өнгөрөөд юм аа. Би эрүүл мэндийн байгууллагт 41 жил тасралтгүй ажиллаж байна. Би 1984 оны Улаанбаатар хотын анагаах ухааны дунд сургуулийг совилгчийн ангаар төгсөөд 4 жил одоо Хаддар төвчний анагаах клиникийн эмнэлгийн эрчим хэмжээний совилгчийн ээлжийн совилгчаар ажиллаж байгаад 88 онд одоо хүртэл Өвөр хангаа аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвд совилгч, ахлах совилгч, сааз, сүрээгийн дүн бүртгэгч гээд тийм алба хашчихсан. Эрүүл мэндийн байгууллага анхнаасаа эхлээд энэ эмч нарын сургаж хүмүүжүүлж дадлагшуулахдаа эмчийн ёс суртахуун гэд нэг юмыг л бүрэн эзэмшүүлээгүйгээс болж ёс суртахууны талаар ганц нэг доголдол гаргадаг юм уу гэж харж байгаа юм. Түүнээс биш яг одоо зааж байгаа хичээл энэ орчин үеийн тоног төхөөрөмж энэ мэдлэг боловсрол хангалттай байна. Уулзалт үеэр Ахмад эмч совилгчдын зүгээс залуу үедээ хандан өөрийн дуршлаг сургамжийг хуваалцлаа. Жишээ нь мэдлэг ур чадвараа тасралтгүй нэмэгдүүлэхээс гадна хүнлэг сэтгэлтэй, ачаалтах чадвартай, харилцааны өндөр соёлтой байх нь эмнэлгийн ажилтны эзэмших ёстой гол боловсрол гэдгийг цагиж байсан юм а.